Ерөнхий айлчлалын сонсголын санал дүгнэлттэй ингээд танилцахаар нийслэлийн төсвийн тогтвортой байдал алдагдлага эрсдэл нэмэгдсэн байна гэдэг. Тэгэхээр нийслэлийн төсвийн алдагдлага нь улсын төсвийн алдагдлаас давчаад байна гэдэг. Тэгээд би солихдоо төсвийн байнгын хорон дээр тогтоолын төсөл оруулсан гэж ойлгосон. Тэгэхээр сонсгол даргалагчаас асуух гэдэг нь яг одоо нөгөө тогтоолын төсөл дээр төсвийн байнгын хоргоор оруулсан тогтоолын төсөл дээр энэ төсөвтэй холбоотой ялангуяа одоо нийслэл маань төсвөө батлахдаа улсын төсвөөс илүү алдагдaltaй баталдаг энэ хоорондоо ямар одоо харьцаа зарчим байх хэрэгтэй юм бэ гэдэг чим. Энэ дээр яг тодорхой санал байсан уу гэдэг нэгдүгээр асуулт байгаа. За хоёрдугаарт нь болохоор энэ хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн төлөв бэлтгэл ажил хангалттай байсан гэдэг. Яг 16 одоо нийслэлийн 16 мега төслийн тухай яриад байгаа шиг байна. Тэгээд ерөнхий санхүүжилтийн гүйцэтгэл нь бол 5% гэдэг. Тэгэхээр санхүүжилтийн гүйцэтгэл 5% бол яг зөвхөн тодорхой нэг санхүүжилтийн төлөвлөгөөний хэсэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ бэлтгэл ажлын өрөөнд техник эдийн засгийн үндэслэл нь, зураг төсөл нь, газрын асуудал, техникийн магадлал, байгаль орчны үнэлгээ гэдэг олон нийтийн оролцоо мэдээлэл хангах байдал гэдэг. Энэ бүх ингээд үзүүлэлтүүдээр тооцоод үзэхээр энэ нийслэлийн одоо баталсан байгаа 16 мега төсөл ер нь хувийн чинь хэдөө байсан юм бэ? Санхүүжилтийн гүйцэтгэл 5% байх бол бас бүх хувийг бол гүйцэтгэлийн хувийг илэрхийлэхгүй гэж харж байгаа. Тийм учраас энэ талаар нэг тодруулж өгөөч. Төсөв санхүүгийн төрийн захиргааны төв байгууллагаас ч юм уу хүмүүс ер нь хариулах зүг баха. Би сонсгол даргалагчийн хувьд зүгээр энэ тогтоолын төслөөр ямар санаанууд тусгаж ирсэн бэ гэхээр жишээлбэл энэ төсвийн тухай хуулийн 57-гийн 3-т заасны дагуу орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээ санхүүжлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлдэг боловч энэ зарлага нь төсвийн орлого хэсэгт тусгагддаггүй. Улмаар орон нутгийн төсөвд алдагдaltaа харагдах нөхцөл үүсээд төсвийн төлөвлөлтөө гүйцэтгэл үнэн бодитоор тайлагнахгүй байна. За энэ зөрчилтэй байдлыг эрх зүйн орчинд яаж зохицуулах одоо эрх зүйн орчин зохицуулахын сандлыг боловсруулж улсын хурлд өргөн бариа гэсэн иймэрхүү агуулга явьж ирсэн. Энэ засгийн газар бол үндсэн хуулиар нэгдсэн төсөв боловсруулж өргөн барьдаг цорын ганц субъект. Тэгээд төсвийн нэгдсэн бодлогоо барьж явдгийн хувьд засгийн газар энэ тал дээр анхаарад мөн тэр зээлийн бондын хүү эргэн төлөлтөнд төсөв дээр ямар ачаалал үзүүлэх юм тэрийг яаж өрийн удирдлагаараа саармагжуулах гэж байгаа одоо энэ тал дээр ямар хязгаарлалтууд байх юм гэдэг ийм чиглэлүүд бол байсан. 28.9 их найд төгрөг байгаа шүү дээ. Одоогийн бүртгэлтэй одоо бичигдсэн байгаа жагсаасан байгаа 16 мега төсөл маань 28.9 их найдыг одоо хэдхэн жилийн дотор хэрэгжүүлэх ёстой. Тэр нь болохоор 28 их найд гэдэг чинь улсын төсвийн 80 гаруй хувь баггүй. Тэгэхээр энэ бол ингээд нөлөөлнө. Дараа жилийн 27-ны 10 дугаар сараас гэхэд сэлб 20 минут хотын зээлийн бондын эргэн төлөлт явагдах ёстой. Төсөнд дуусаагүй байгаа. Тэгэхээр зэрэг яах вэ гэдэг. Энд асуудлуудыг боловсронгуй болгоод тэгээд одоо эрх зүйн орчныг яаж хяналт тэнцвэртэй болох вэ гэдэг ийм л агуулгатай тогтоолын төсөл байсан. Гэхдээ энэ маань асуудал хэлбэрээр бас явж байгаа. Ерөнхий сайдын асуудлыг бол улсын хурлын холбогдох байнгын ороод дээр бас чуулган дээр хилцэн гэж бодож байна. Шинжээч инхүүр байна. За сая гишүүний асуусан асуултанд нийт 28.9 их найд төгрөгийн төсөв төртөгтэй 16 мега төслийн 26 оны 6 сарын 12-ны байдлаар 1.4 их найд буюу 5% гүйцэтгэлтэй үүнд нь техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчны найрвчлсан үнэлгээ боловсруулах, зөвлөх үйлчлэгээ авах, болсон хүчин бэлтгэх барилга ухсалтын зардал байгаа. За нийт төслийн маань явцсан болохоор 14.3%-тай байгаа байхгүй юу? Эндээс шийдэгдээгүй буюу одоо нөгөө 19.1 их найд төгрөгийн санхүүжилт нь одоогоор шийдвэрлэгдэг байгаа гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр нөгөө хугацаа сунах эрсдэл байна гэж бид нар үзэж байгаа. Ажлын хэсгээс ингээ асуугаад байгаа нь ингээд тахгүй. За энэ 16 нийт одоо нийслэлийн мега төслийн чинь одоо техник эдийн засгийн үндэслэл нь огт боловсруулагдаагүй ч юм уу те. Зураг төсөл нь хийгдээгүй, байгаль орчны үнэлгээ нь хийгдээгүй гэдэг энэ техникийн магадлал нь хийгдээгүй ийм ажлуудтай төсөл нь хэд байгаа юм бэ гэсэн үг байхгүй. Яг би энэ санхүүгийн гүйцэтгэл бол 5% байгааг л ойлголоо. Гэтэл одоо аливаа төсөл эхлэхээс өмнө зайлшгүй хийгдсэн байх ёстой суур одоо тооцоол техник эдийн засгийн үндэслэл байгаль орчны үнэлгээ магадлал гэдэг эдгээр нь хийгдээгүй хэдэн төсөл байгаа юм бэ гэсэн үг байхгүй. Энэ дээр нь бол одоо би танд явцаас нь хэлэх юм бол дүүжин замын
тээврийн 2 дугаар шугамын тэзүү хийгдэггүй байна. Ханы материал дид төвийн тэзүү хийгдэггүй байна. Туул усан зогсолбарын тэзүү 90%-тай, 2 дугаар тойрог замын тэзүү 70%-тай, тусгай замын автобус BRT-гийн тэзүү 87.9%-тай байна. Ажлын зургийн явц гэвэл дүүжин замын тээвэр 1-р шугамын ажлын зураг бол 100%, сэлб орон суусчлуулах 95%, дулааны 5 дугаар станц 31%, баян өшөө дид төв 100%, ханы материал дид төв 30%, олон түвшний үйлдвэр 100%, туул хурдны замын автозам 80.7, Хүннү хотын дид үтс 60%-тай хийгдсэн, бусад төслүүд нь бол хийгдэггүй эхлэх байгаа юм байна.